Сайн бацгаана уу хайртай үзэгчид минь ээ. Та бүхнийг өөрийгөө хайрлахуй сувагт дахин тавтай морил гэж урьж байна. За миний өөрийгөө хайрлахуй суваг бол өөрийгөө хайрлаж, эдгэж, мөн хөгжүүлэх ийм нэгэн journey аялал юм. Энэ удаа би та эдтэйгээ Италийн Милан улсаар аялсан аялын тэмдэглэлээсээ хуваалцж байна. За тэгээд та эдтэй буудлынхаа хүлээлгийн танхимыг харуулж байна. Тэгээд та зургнаас нь л харж байгаа хин Итали бол ерөөсөө ялцчихгүй ийм айгуу тийм загварлаг, модерн нэг одоо хуучны байшингуудтай ингээд хослуулсан ийм гайхалтай газар байлээ. Тэгээд буудлынхаа өрөөнүүдийн хувьд бол арай жоохон жижиг юм уу гэж би анзаарсан. За тэгтээ өглөөний хоол эднэр нь бол үнэхээр гайхалтай, шин, фреш байсан. Ингээд аяллаа маань эхний зогсоол бол дэлхийн хамгийн алдартай дүүрийн театр болох La Scala байсан. За тэгээд сонирхолтой баримт дуртахад La Scala театр нь анх бол Teatro Regio Ducale гэдэг нэртэй юм театр байсан. Гэвч 1776 онд одоо түүмэрт шатсны дараагаар энэ шинэ театр юм барих шийдвэр гараад тэгээд 1778 онд нээлттэй хийсэн ийм гайхалтай театр байна. За тэгээд энэ театр нь Эртний сүмийн нэрээр нэрлэгдсэн. Тэгээд театрын газар дээр буюу энэ Санта Мария alla Scala нэртэй юм сүм байсан. Тэгээд энэ сүмийг нураасны дараагаар шинэ театр баригдсан. За тиймээс La Scala буюу шат гэсэн нэртэй юм үзэсгэлэнтэй театр болсон байх нэ. За тэгээд бас нэг баримт нь гэвэл энэ театр бол анхандаа хувийн өмч байсан гэж байгаа. Тэгээд театрын суудлуудыг анх баригдах үед нь Миланы язгууртнууд худалдаж авсан бөгөөд суудал төс бүр нь одоо тэр язгууртныхаа одоо хүсэлтэнд тааруулж чимгэлж янзалсан байсан гэж бас сонссон. Тэгээд та бүхэн маань харж байгаачлын 6 давхар хаалттай лож буюу балкон суудалтай. Тэгээд энэ бол дээд зэрэглэлийн давхрууд гэж нэрлэгддэг юм лээ. За та хэд маань энэ макетнаас харж байгаах ингээд доошогоо юм гүн байгааз тэгээд энэ доод давхартай болохоор энэ театр маань казиногийн зохион байгуулалттай бас уулзалт хийгддэг юм ерөнхийдөө дээдсийн цагаан өнгөрөөдөг юм газар байсан байгаа юм. За тэгээд цаг нь хүртэл ийм Rolex гээл удчих. Тэгэхээр ялчгүй язгууртнуудын газар гэдэг нь харагдаж байгаа. За тэгээд театр маань La Scuola di Ballo del Teatro alla Scala гэдэг нэртэй юм балетын академитэй. За тэгээд өөрийн гэсэн балетын труптэй тэднэр нь бүр дэлхийд маш алдартай ганцхан театртай перформанс хийдэггүй бас дэлхийн бусад орн руу очиж перформанс хийдэг тийм чадaltaй балетчид байд юм элэ. За одоо бүгдээрээ театрынхаа музейгээр аялъя. За энэ театрын маань музей бол Европын урлагийн хөгжилтэй одоо гүн холбоотой ийм музей байсан. Тэгээд энэ музей нөгөө дөөр, балетын костюм, тайсны зураглал, хөгжмийн зэмсэг гийг ингээ хадгалт юм байлээ. Тэгээд одоо энэ харж ийн жишээлбэл одоо балетын костюмын нэг хэсэг харагдаж байгаа шиг байна. За тэгээд бас жижиг хэрэглэлүүд нь бас хадгалагдсан байсан. За мөн Россини, өшөө Beethoven гэдэг эднэрийн нөгөө бүгднгийнх нь юм хөрөг уран баримлууд, гайхалтай зурагнууд. За тэгээ энэ нөгөө алдартай Elena Duse-ийн бас хөрөг байсан. За тэгээд ийм балетын хувцснуудыг ингээд өвөрмөц хийсэн юм өрөөнүүд байсан. Энэс их сонирхолтой санагдчихсан. Ийм өвөрмөц материалуудаар хийсэн байсан. Нэг хувцс бүр цаасаар хийчихсэн байсан. Бас нөгөө юуны одоо та хэд маань харна үнэхээр гайхалтай юм билээ. Одоо энэ бол жинхэнэ балетын хувцс харагдаж байна. За ингээд нөгөө юуны дөөрийн дөрүүдийг бас ийм шаазан ийм хүүхэлтэй маягаар хийсэн байсан. За энэ бүр үзэсгэлэнтэй ингээд бүр маш детальчилж хийсэн байгаа нь харагдчихсэн. Энэ дөөрийн костюм хэрэглэл дээр.
саяын энэ модерн бүжгийг үзээд таадад ямар мэдрэмж төрж байна. Надад болохоор юм нэг гоё хязгааргүй орон зайд ингээд өгснээрээ өөрийнхөө сэтгэл хөдлөлөө ингээд илэрхийлж байгаа юм санагдсан. Тэгээд би угаасаа оюутан байхдаа бас энэ модерн бүжгийг бас сурж исэн. Тэгээд тэр оюутан цагийн маань дурсамж бас бодогдсон. За энэ зургийн цуглуулга болохоор энэ музейд байдаг бас нэгэн одоо надад маш их таалагдсан хэсэг. Тэгээ энэ зургнаас та хэд маань харж болно балетийн урлаг ямар хэцүү вэ? Тэн бүгдөө тайзан дээр гараад ерөөсө шал өөр хүн болдог ч гэсэндээ тайсны ард ямар хэцүү байдгийг бас харуулсан байсан. За энэ хувцас надад маш их таалагдсан. Яагаад гэхээр нөгөө нотоор ингээ хийцэн байгаа байхгүй юу? Нот оруулсан юм цаасан балетийн хувцас байсан. Үнэхээр үзэсгэлэнтэй санагдсан. Тэгээд яалтчгүй урлагийн сургууль төгссөн учраас одоо тэг Италид очсныхын театрыг нь үзье, ямар байд юм бэ харъя гэж бодсон. За ингээд Ла Скалагаас гараад явхаар Second Emmanuel гудамж буюу галерей гэж нэрлэдэг юм Италийн төвд байрлах одоо Европын хамгийн одоо хөгшин хуучин худалдааны төв харагдчихэв. За энэ худалдааны төв юугаараа одоо хамгийн алдартай вэ гэхээр одоо та хэд маань харна юм шилэн дээвэр ийм бөмбөр ийм нуман хаалга үүдэрээ алдартай. За энэ үүдний хажууд болохоор нөгөө Да Винчигийн ийм юу байт юм лээ. Одоо музей гэх юм уу тийм юм байсан. Тэгээд төтгшөө оронгууд дэлхийн бүх л төрлийн брэндүүд байгаа. Moncler, Dior, Prada, Louis Vuitton ингээд хэлэх юм бол гайхалтай нэг үнэтэй брэндүүд байгаа. Энэ дэлгүүрт орох юм бол хамгийн багадаа л ер нь бол 500 евроноос эхлээд тэрнээс дэш үнэтэй юм авах тийм үнэтэй дэлгүүрүүд байсан. За мөн алдартай зүйл нь болохоор бас энд дэдэг нөгөө ресторанууд юм байлээ. Энэ дотор бас 100-аас дээш жилийн түүхтэй юм алдартай ресторанууд байдаг. За одоо та хэд маань харж ийн нөгөө Christian Dior харагдаж байна, Prada харагдаж байна. За ингээд энэ дээвэр нэм гайхалтай юм шилэн юм бөмбөр дээвэртэй байсан. За тэгээд бас сонирхолтой баримт дуртахад энд бол нөгөө шинэ жилийн одоо гол арга хэмжээнд болдог гэсэн Миланы тэгээд жил бүр шинэ жилээр энэ гайхамшигтай гэрэлтүүлэг болоо тэгээд нөгөө гэрэлтүүлгээ асаах ёслол болдог гэж бас сонссон. Тэгээд энэ галерейд болохоор нөгөө кафе, буфе, Savini restaurant, Camparino and Galleria гэх мэт юм дэлхийн 100 гаруй жилийн түүхтэй юм дэлхийн одуу зочилж байсан юм гайхалтай одоо кафений өлгий гэж хэлж болох ийм юунууд байд юм лээ ресторанууд. Тэгээд дахин та хэд маань хараарай энэ бол үнэхээр нөгөө архитектурын гайхамшиг гэж хэлж болох ийм шилэн дээвэр, төмөр каркас, ийм гоёл чимэглэлтэй ийм мозаик нь бас шалтай байсан. Тэгээд энэ одоо энэ бөмбөр оройноос ингээд дөрвөн тишээс салж байгаа байхгүй юу. Тэгээд энэ дөрвөн сасын хэсэгт одоо жишээл нь хардж байна Louis Vuitton, Fendi байдаг байсан. За нөгөө талд нь Prada, Christian Dior эднэр байсан. За тэгээд одоо энд дэлгүүр хэсэх боломжгүй юм үнэтэй юм чи ядаж Итали хоолыг намсч үзье гэж бодоод нөгөө нэг Savini гэдэг 100 гаруй жилийн түүхтэй ресторанд нь орж хоол идэж үзсэн. Тэгээд Итали хоол бол үнэхээр одоо дэлхийд алдартай, гайхалтай, амттай гэдгээр нь хүн болгон мэднэ. Итали дарс бас үнэхээр гайхалтай ингээд дарсны мэрэгжилт нь ингээд зөвлөдөг юм байлээ. За энэ надад бэлэг ирсэн юм амттны цуглуулга юм хайрцагтай ирсэн. Энэ үнэхээр гоё амттай байсан. Миний угаасаа сул тал. За энэ нөгөө алдартай Дуомо гэдэг катедрал харагдаж байна. За Ала Скалагаас гараад энэ Second Emmanuel руу ороход энэ Second Emmanuel-ийн цааталт нь болохоор энэ Дуомо байт юм лээ. Ер нь бол энэ Second Emmanuel Street чинь нөгөө энэ театр катедрал хоёроо холбосон юм газар юм лээ. За ингээд нөгөө алдартай Дуомо дээрээ ирсэн дараач өдөр. За энэ бол нөгөө готик юм хэв маягийг
хадгалсан ийм гайхамшигтай урлагийн бүтээл гэж хэлж болохоор нийтдээ 3400 гаруй ийм барималтай. Тэгээд энэ 135 ширхэг ийм шовх оройтой. Тэгээд 700 орчим дүрслэл бүхий зүйл байдаг ийм сүм юм байлээ. За тэгээд энэ Дуомо бол Европын 2 дахь, дэлхийн 3 дахь хамгийн том сүм гэж би олж мэдсэн. За бас Дуомо нь дэлхийн хамгийн том ийм нарийн хийцтэй өнгөц шилэн цонхнуудаараа алдартай. Тэгээд эдгээр нь болохоор Библи болон Миланы гигантнуудын түүхийг өгүүлт юм билээ. За байгалагийнх нь аялал үргэлжилсээр Милан хотын хамгийн үзэсгэлэнтэй нэг урлагийн бүтээл гэж хэлж болохоор зүйл бол энэ Дуомо Cathedral гэдэг ийм сүм байна. За энэ сүм Европт 2-т ордог ийм хамгийн том сүм гинэ. Тэгээд 10,000 гаруй сквер метр квадрат гайхалтай 600-ны туршид баригдаж бүтээгдээд хамгийн сүүлд 1965 онд баригдаж дууссан ийм гайхалтай үнэхээр дуу алтам ийм барилга байна. За тэгээд барилга сүмийн хувьд тийм энэ сүмийн дизайн зохион байгуулалтан дээр алдартай хүмүүсээс гэвэл Леонардо да Винчи хүртэл оролцож байсан. За тэгээд маш олон статую хөрөг гэдэг урлагийн зөндөө олон бүтээлүүд энд байдаг гэж байна. За тэгээд байгалийн та эдтэй энэ ямархуу харагдаж байна ингээд үзүүлье. За тэгээд бас нэг сонирхолтой баримт дуртахад 1805 онд Наполеон Бонапарт Дуомо сүмд бас Италийн хаанаар өргөмжлөгдсөн юм байлээ. Тэгээд энэ ёслыг энд хэлэхийн тулд бас энэ сүмийн барилгын санхүүжилтэнд хувь нэмэр оруулсан гэж бас үздэг юм байлээ. Тэгээд та хэд маань харж байгаа бүх зүйлний наривчилж ингэж хийсэн. Ийм байсан. За тэгээд байгалаа нас юугаар дотох вэ? Хэдий католик шашингүйч гэсэндээ бас ийм гайхалтай сүмд ирснийх те энергийг бодоод хүслээ шивнээд амжсан. За тэгээд их л том өрөөдөл хэлсэн юм шиг байгаа юм. Айгу удаан бодсон. Тэгээд юмарч исэн. Хүсэл маань биелэх байх гэж найдаж байна. За тэгээд уучлаарай. Байгалаанаас бичлэг хийж сурж байгаа учраас жоохон нэлийн хөдөлгөөнтэй бичлэг хийсэн маань. Гэтэ энийг хасмааргүйсэн. Ягаад тэгэхээр та хэдтэй ингээ үзүүлэе гэж бодоод за одоо энэ яг нөгөө сүмийн маань ингээд одоо хамгийн урагшаа төв рүү нь очих юм бол ийм зүйл байсан. Ингээд цаатлынхан дээр би нөгөө өнгөт шилэн энэ юу нь бол алдартай гэдээ яриад байсан шүү дээ. Ингээд бүр ойртуулад ингээ харуулж байгаа байхгүй. Ингэхээр та хэд маань харж байгаа ямар гайхалтай гэдгийг нь. За тэгээ миний хувьд бол нөгөө одоо католик шашинг мэдэхгүй учраас ингээл нөгөө одоо дотор байгаа бүх зүйлийг нь урлагийн бүтээл гэж хараад л үзээд байлаа. За тэгээд энэ нэг ийм одоо урд нь нөгөө тог гэж байхгүй байхад ийм шиндэлэр шиг эндээ тэгээд том том лаанууд тавиад ингээд гэрэлтүүлдэг байсан юм шиг байна лээ. Тэгээд энэ бас айгүй том сүрлэг байсан. За одоо ингээд та хэд маань шалыг хараарай. Шал нь ингээд нэг бүрчлэн ингээд хийсэн ийм гантэг чулуу байгаа байхгүй юу? Одоо энэ хэлбэрийг гаргахын тулд ямар их хичээл зүтгэл гарсан бол гэдг нь харагдах бах. За тэгээд миний хувьд католик шашин мэдгүй учраас энэ нөгөө одоо гигантнийхээ шарлыг ингээд сүм дотроо байрлуулдаг нь их өрмөц сонин санагдсан. За энэ Феррари гэдэг нэртэй энэ одоо гигантэн одоо санан дурсахын тулд энд ингээд сүмд нь ингээд үлдээдэг биеийг нь шарлыг нь ингээд үлдээдэг тухай би олж мэдсэн. Тэгээд одоо нөгөө шашных нь бүлэгт хүмүүс нь энэ хүнийг нөгөө залбирч санан дурсах эрхтэй болсон гэдэг утгаараа шарлыг нь ингээд хадгалдаг гэж би ойлгоод байгаа. Тэгээд надад бол энэ бас их өрмөц сонин санагдчихсэн. Яалтчгүй 600 жил одоо хүний сэтгэл гарч хийсэн гэдэг нь харагдана. Бүх деталь энэ уран баримл нь яг л хүний арьс жинхнээсээ ингээд чулуугаар хийгээгүй юм шиг харагдаж байгаа зү энэ Есүсийн хөшөө гэхэд.
За тэгээд жуулч шатаар эсвэл цахилгаанаар ингээд сүмийнхаа дээвэрт гарах боломжтой. Тэгээд хоёр өөр төрлийн бас үнэтэй байд юм бэлээ. За тэгээд ийм сүмийн орой дээгүүр алхах бас нөгөө Милан хотыг ингээд дээрээс нь харах боломжтой байсан. Бүр цаашаа Альпийн нурагч харж болох юм бэлээ. За энэ алтан оройг Моданина гэж нэрлэдэг энэ Италийн бэлэг тэмдэг юм байна лээ. Тэр одоо ард харагдаж байгаа энэ оргил нь болохоор 108.5 метрийн өндөртэй. Тэгээд Европт одоо 2-т ордог ийм хамгийн том катедрал гинэ. За тэгээд энэ сүм одоогоос 600-ны өмнөөс эхэлж баригдаад ингээд 1965 онд дууссан ийм барилга байна. Гэхдээ дууссан хэдий ч одоо бас засварын ажилдаа ингээд явж байгаа юм байна. Тэгээ ер нь бол одоо үнэхээр биширмээр ийм том мундаг ийм барилга байна. За манайхаа нэг инээдтэй баримтч гэх юм хэлэх юм бол энэ Италид 0 нэх үнэтэй байд юм байна. За ер нь бол паблик нийтийн 0 бол дандаа ер нь бол 1 евроноос 2 евро. За тэгээд жуулчдын энэ хэсэгт бол бүр ингээд кредит картаар 0 доорхын тулд кредит картаар уншуулад ингээд авдаг юм систем байна. За үзэсгэлэнт Дуум катедрал маань гаднаасаа ингэж харагдаж байна. За одоо тэр цааталт харагдаж байгаа. Энэ бол нөгөө 2-р Эммануэлийн luxury брэндүүдийн гудамж гэх юм уу дэлгүүр харагдаж байна. За Дуум маань эндээс ер нь бол камеранд маань багтахгүй шүү. За юм гайхалтай урлагийн бүтээл байсан. За Италид ирснийх бол желатогийн намсахгүй болохгүй. Тэгээд энэ желато нь яагаад ийм гоё юм өрмөц гоё юм илүү тод амттай байд юм бэ гэдгсэн чинь жирийн заримнаас 50%-аар юм бага агаар орсон учраас амт нь илүү тод юм баялаг амттай байдаг гэжсэн. За энэ Итали кафед байсан интерьер хөрөг байсан. Тэгээд энэ болохоор хагарсан аягаар хийсэн байсан. Тэгээд надад их өрмөц харагдаад зургийг дарсан байна. За энэ гудамжийг хартаа Италийн зүгээр л энгийн гудамж ийм үзэсгэлэнтэй та хэд маань ийшээ заавал ирж үзээрэй. Тэгээд аялал бол сэтгэлийн эдгэрэл авчирдаг, урам зориг өгдөг, өөрийгөө дахин олох юм боломж өгдөг юм шиг надад санагдсан. За одоо харин миний өөрийгөө хайрлах дараагийн аялал эхлэх гэж байна. За тэнгэрийн хаяан дууссан цагаан байшингууд, тэнгисийн цэнхэр бөмбөгрүүдтэй Грекийн Санторини арал руу явах гэж байна. Та надтай хамт явахад бэлэн үү? Өөрийгөө хайрлах сувгийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Влог маань таалагдж байгаа бол та лайк бутан дараарай. Тэгээд subscribe хийгээрэй, найзуудтай шеэрлээрэй. Дараа уулзъя. Түр баяртай.